Газрын тосны газрын дараагаар ажиллаж байсан амар сайхан энэ сарын 13-нд яг энэхүү шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдаа орох 461-р ангийн камерт буюу шөмгөөлөгчтэйгээ уулзах гэж байхдаа тодорхойгүй шалтгаанаар амнасаа алдсан. Талигачийн амнасаа алдсан шалтгааныг тодруулах шүүх шинжилгээний дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэж шүүхэн шийдвэр ерөнхий газраас мэдээлж байсан боловч өнөөдрийн байдлаар талигачийн амнасаа алдсан шалтгааныг тогтоогоогүй байна. Талигачийн үхлийн шалтгааныг тогтоох шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан болов. Дүгнэлт бол гараагүй байгаа шүү дээ. Эцэслэн гараагүй байна. Мөн талигач амар сайхан ахсны өмгөөлөгч ар гэрийнхэн болон за ялангуяа сэтгүүлчдийн анхаарлыг татаад байгаа ямар шалтгаанаар амар сайхан талигачийн амнасаа алдсан шалтгааныг тодруулах эрүүгийн хэрэг үүсгэн шалгахдаа эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95-ийн 1-д зааснаар юу амиа хорлоход нөлөөсөн гэх зүйл залтаар эрүүгийн хэрэг үүсгэн тус цагдаа орох ангийн эмч ажилтнуудыг татсан талаар асуудал хөндөгдөд байгаамаа. Энэ талаар талигачийн өмгөөлөгчөөс ийхүү тодрууллаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талигачийн амиа алдсан шалтгааныг тогтоох хэрэг дээр эрүүг хуулийн 95-ийн 1-д зааснаар буюу амиа хорлоход нөлөөсөн гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэх шалгаж байгаад энэ асуудал яригадаад байна л та тий. Чухам ямар учраас энэ зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бол энд чухам с ิจ гтнэр ямар хүмүүсийг татаад шалгаж байгаа бол гэдэг мэдээлэл өгөхгүй. За эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95-ийн 1 нь бусдыг амиа хорлоход хүргэх тийм ээ. Энэ зүйлчлэлээр бол одоо зүйлээр одоо зүйлчлээд өнөөдөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэ. Энэ асуудал дээр бол бид нар зүйлчлэлийг зөвхөн шалгуулахаар мөн гомдлоо гаргачихсан байгаа. Гэтэл өнөөдөр за хин нэгэн этгээд одоо насварсан тохиолдолд өвчнөр мөн ямар нэгэн тохиолдолд шууд одоо гадны нөлөөтэйгээр харагдахгүй тохиолдолд энэ зүйлчлэлээр эрүүгийн хэрэг зүгээд одоо шалгадаг гэсэн ийм тайлбарыг л мөрдөн байцаагчийн зүгээс гаргасан болгоос биш яг өнөөдөр энэ хүн бол төрийн хамгаалалтаа бүсэд байсан ямар нэгэн байдлаар одоо амиа хорлсон гэх үндслэл бол угаасаа байхгүй энд тэртээ дөрөнгөө хажууд нь өчнөө олон гэрч хүмүүс байжсэн. Ийм тохиолдолд ийм зүйл ангаар одоо зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан асуудалд бол бид бол маш их гомдолтой байдаг. Энэ талаар бол гомдол гаргаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүний нэр төр энэ хүнийг амиа одоо зөв бусаар алдснаас хойш ч гэсэн нэр төрд нь бол халдаад байна гэж бол бид үзэж байгаа. Тэгээд энэ зүйлчлэлийг зөвхөн шалгуулахаар бол гомдлоо гаргачихсан. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106-гийн 2 тийм ээ. Одоо эмчнэр бол ажил үүрэгтээ хайн хандаж одоо эмчлээгүй. Мөн ангийн 272 дугаар зүйлийн 272-ийн 2 буюу зохих албан тушаалтнууд бол ажил үүрэгтээ хайн хандсан гэдэг үндслээр эрүүгийн хэргийг үүсгэн шалгаж өгөөч гэсэн ийм гомдол гаргацсан явж байгаа. Дүүргийн 2 дугаар прокурорын газарт бол гаргасан байгаа. Өмгөөлөгч Пүрвламын мэдэгдэж байгаагаар талигачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчд эрүүг хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлийн 95-ийн 1-д зааснаар амиа хорлоход нөлөөсөн гэх зүйл заалтаар талигачийн үхлийн шалтгааныг тодруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл эмчнэр үүргээ биелүүлээгүй албан тушаалтууд тухайн хүнийг эмчлэх үүргээ биелүүлээгүйс талигачийг амнасаа алдсан гэж зүйл залтаар эрүүгийн хэрэг үүсгэх нь зөв гэж үзэж байгаа юм. Иймээс тус дүүргийн прокурорын газарт өмгөөлөгчийн зүгээс болон ар гэрийнхэн зүгээс хүсэл гаргасан байна.